нэгнээ дэмжиж, хамтдаа өсөж хөгждөг. Өөртөө хайртай, үн цэнээ мэддэг, нийгэмд гэрэл түгээдэг эмэгтэйчүүд. Энэ бол гэрэлтэм эмэгтэйчүүдийн цаг. Таны урам зориг авах мөч эхэлж байна. Гэр бүлийн радиотой хамтдаа байдаг эрхэм сонсогч танд шинэ өдрийн мэнд хүргэе. Гэр бүлийн радиогийн 2 дугаар студиэс сэтгүүлч Баясаа хөтлөгч Цомо хамтдаа байна. Тэгэд мэдээж гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөр маань цоо шинэхэн дугаараараа хаврынхаа дугаараар эргэн уулзаж байна. Тэгээд гэрэлтмээ сонсдог бүсгүүчүүд маань ороод ирээрээ. Гэр бүлийн радио өнөөдөр бас гэрэлтмээ эхлүүлж байгаа. Тэгээд Цомодоо өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэндийг хүргэе. Гэр бүлийн радиог байнга сонсдог, бас бидэндээ үргэлж хамт байдаг. Ялангуяа бүсгүүчүүдийгээ энэ цаг мөчид бас илүү ойртойроо гэж хэлмээрэн те сугаа солилгүйгээр биднийгээ бас шеэрлээд энэ цаг мөчид гэрэлтэн нэвтрүүлгээ хамтдаа эхлүүлцгээе гэж уриалмаар байна. Гэрэлтэн маань тэгээд төр завсарлаад ороод ирлээ. Тэгээд мэдээж гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасаар за тэгээд 104.5 84.5 гэсэн долгионоор 3W1045 цэгмээр гэсэн захим хуудасаар сонсогч тантай үргэлж хамтдаа байх болно. Тэгээд өнөөдөр Цомо битэрийн хувьд ямар сэдвээр ярих вэ гэх юм бол өөрийгөө анзаарах тухай ярина. За тэгээд бүсгүүчүүд маань байгаа бол тэг гэр бүлийн радио 104.5 84.5 долгион дээр сонсож байгаа бол гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйжийг дагаад ороод ир. Тэгээд дагаж орж ирээд гэрэлтэм гэдээ яг одоо лайв стримтэйгээр шуудаар хурж байна. За тэгээд хайртай хүмүүсээ бас меншн хийгээрээ. За тэгээд өнөөдрийн яг энэ сэдвтэй холбоотой хамтдаа бас ярилцаад тийм ээ өөрийгөө анзаарах гэдэг яг ямар зүйл байд юм бол эмэгтэйчүүд бид нар өөрийгөө бас хэр их анзаард юм бол гэдэг энэ сэдвээр бас хуваалцъя тийм ээ. За тэгээ манай бүсгүүчүүд 1146 104.5 гэсэн утсыг амар зоригтойгоор зарлж байна. Тэгээд лайв стрим дээр маань бас ороод ирээрээ тэгээ манай ямар ч гэсэн нөгөө байнгын сонсогчд маань бол өстой байнгын тогшоостой байсан. Тэгээ энэ цаг мөчид бас та Алянкаг дуудчих вэ? Алянкаг сүнжка тий хизээ эхлэх вэ? Хизээ одоо дуурах вэ гэж асууж байсан. Тэгээ тэр өдөр хизээний ирсэн байна. Тэгээд Баясагч бит хоёрын үед бол маш их тогтолтой. Ер нь бүсгүүчүүдийн тогтол гэдэг чинь цаанаасаа нэг юм гоё халуун дулаан гоё санагддаг шүү дээ. Тэгдэг. Би сүүлийн үед нэг Монгол ичдий дээр ноён хатагтай гэх кино үзээд байгаа байхгүй. Тэгээ тэр бол ерөөсөө нөгөө эрэгтэй хүн эмэгтэй болчихсон нэг тийм илэрхийлэмжийг ингээ харуулж байгаа. Тэгээ яг тэрийг ингээ үзэнгээ бас айгүйх бодож байгаа байхгүй. Нэрэл одоо ингээ бидний дотор байдаг заримдаа нэг юм иршүүд юм шиг зан эсвэл нэг юм гоё эмэгтэйлэг зан тий ингээд холилдож байгаа заримдаа ингээ хит эмэгтэйлэг байхаар бас ямар гоё юм бэ ялангуяа тэр бүсгүй хүний нандин чанар байхгүй үеуд өдрүүд бас ингээ заримдаа амьдрал ингээ шаардаад идэг штэ хит их төвчээл хит их зуугаал тэгээ тэрнээсээ болоо бүх юм дээр ингээ иршүүд авирлах гал тий тэгээ тэрнээсээ болоод бид нар айгүй олон зүйлийг алддсан болов одоо бол жоох эмэгтэйлэг дээрээ тавья догтлий баярлий тэгээ энэ мэдрэмжийг манай сонсогчдод хийгээд үзэгчд маань бас аваасай гэж уриалж байна. За гоё ингээд хайртай хүмүүсээ те бас яг гэрэлтмийг сонсдог бүсгүүчүүдээ бас ингээд меншн хийгээд явъя. Яг сая бол би нэлээд хэдэн үнийг меншн хийлээ. Тэгээд яг ингээд цомоогоо сонсонгоо меншн хийх чинь бас ажил юм байна. За тэгээд хайртай хүмүүсээ газ меншн хийгээд бас өнөөдрийн бас гэрэлтэмтэй байгаа бол те хай өдрийн мэнд гээд мэд дамжуулаад ороод ирээрээ мэдээж бас шеэрлээрээ. Шеэрлж түгээгээрээ. За тэгээд өөрийгөө анзаарах тухай ярих болсон чинь ер нь бол бид нар өөрсдийгөө боцноосоо бага мэддэм байна. Оо вау. Тэгээд ингээд ийм хөөрхөн яг ийм жижигэн судалгаанууд байна. Юу байсан бэ гэсэн чинь хүмүүсийн 95% нь өөрийгөө мэддэг гэж боддог. Харин 10% л үнэндээ мэддгийм байна. За тэгээд өөрийгөө анзаарах нь болохоор бас сэтгэл зүйн эрүүл мэндийн маш чухал одоо үндэс болдгийм байна. За тэгээд сэтгэл хөдлөлөө таньдаг хүмүүс илүү одоо аз жаргалтай харилцаатай байж чаддгийм байна. За би 5 одоо факт хэлчихэж байгаа шүү дээ. За нөгөөх нь болохоор өөрийгөө ойлгодог хүн бусдыг илүү ойлгодог юм байна. За тэгээд 5 дахь нь болохоор өөрийгөө анзаарахгүй бол бид нар өөрсдийнхээ яг тэр эмоц тухайн үед төрж байгаа мэдрэмжинд өөрсдийгөө ингээд удирдуулд юм байна. За тэгэхээр өөрийгөө анзаарах нь одоо маш чухал байгаа зү. Тийм шүү дээ. Чухал. Тэгэд энийг нөгөө анзаарахгүй ингээд явсаар агаад яг надад нэг тийм мэдрэмж төрсөн шүү дээ. Хараатай боловч ингээд хардаггүй. Яг чихэн сонсголтой боловч сонсдоггүй. Хажуунаас хүн яриад ахт чинь юу гэсэн гинэ, аан гинэ, яасан гинэ гэд ийм асуудаг ингээд хүн таны дэргэд байдаггүй. Надад болоод нэг тийм 3 дахь гэдэг та 3 дахь хүүхэд маань тийм байдаг байхгүй юу? Минийх байли тэрийг аваад өгөөч гэхээр
Юу гэлээгээд нэг асуултаа би тэр хүүхдэд доор ээж 3 4 тавьчиж ээж надаас тийм хүсэж байгаа юм байна гэдэг шиг. Энэ бол би нөгөө хит нөгөө ийм гармоны чанар ихтэй ийм болт юм болов анхаарч чанаргүй байсараа тий. Тэгэхээр энийг ингээд бас яг бүсгүүчүүд дээр ингээд тэгэхээр энэ цаанаас өвөгддөг байдал гэхээсээ илүү өөрийгөө анзаарахгүй байдлаас болоод бас яг юм болчихно. Тэгээ би өөрийнхөө амьдралыг ингээд өөрийнхөө 3 дахь хүүхдийнхаа яг тэр чанараар ингээд зүүрлэхээр айгу хэцүү санагдаад байхгүй. Йоо орчин цагтаа өхөл нийлүүлж халахар чи ямар чухал илээ гэдэг шиг тий. Тэгэхээр хэдүүлээ өөрийгөө анзаардаг болёо. Өөрийгөө яг ингээд гоё мэдэрдэг нэг хүн надад хийж хэлжсэн нэг юм мэдрэгч хүлээ авагч тохио гэд. Тэгээ тэр нь ингээд янз бүрийн мэдэрсээр байгаа сүултээ мэдрэхээ ойлцсон тий. Тийм байдал заримдаа бидний амьдрал байх гад байна уу тий. Байгаад байна уу? Хитрхи ингээд олон ингээд мэдээлэл дунд эсвэл ачаалал дунд эсвэл одоо юу гэдгийг те байсаар байгаад өөрийгөө гээчихсэн тэр байдал байгаад байна уу? Өнөөдөр бас яг бит хоёрын яриаг сонсонгоо бодоод үзээсэй. Тэгээ ямар гоё жишээ гаргалгаанууд байна. Хуваалцаасаа манай Алинка орж ирсэн шүү дээ. Яг Алинкагийн югаар уншиж өгөө. За тэгээ. Үе ашгүй таарлаа. Өдрийн минь крашууд ямар их санаа ёо. Гоё зүрх хэлсэн байна шүү дээ. Харин тийм бит хоёроос айгүйх сансаа. Үнэхээр их сансан. Тэгээд үнэхээр их догдолч өнөөдөр гэрэлтмээ хүлээлээ. За тэгээ Жак Карт маань өдрийн минь дээ гэж орж ирсэн бол өөрийгөө хайж л байгаа шүү гэдэг Алинка маань бичсэн байна. За тийм манайхан бас яг энэ шиг те Алинка Эва маань шиг гээд бичээд ороод ирээрээ тэгээд яг өөрийгөө анзаарах тухай өнөөдөр битээр илүү одоо тодорхой яриа гэж бодож байна те. Тэгээ өөрийгөө анзаарах гэж яг юу юм болоо өдөр тутамдаа л өөрөө өөртөө бид нар байдаг штэ гэл хүмүүс ярьдаг те. Тэгсэн хэрнээ өдөр тутамдаа байдаг хэрнээ үнэндээ нөгөө нэг анзаарч чаддаггүй те. За тэгвэл одоо өөрийгөө анзаарах гэж юу вэ гэх юм бол яг миний сэтгэл хөдлөл өнөөдөр ямар байгаа юм бэ? Тэ өглөө яг босоод би ямар байгаа юм бэ? Гэл тэ за магадгүй ажил дээр ирээд эсвэл хүүхдүүдтэйгээ байхдаа гэр бүлдээ байхдаа миний сэтгэл хөдлөл тэр ямар байна вэ? Тэ магадгүй миний толгойд орж ирээд байгаа тэр бодлууд давтагдаад байна уу? Яг ямар бодлоод давтагдаад байна вэ гэл ингээд эндээс хэлдэг гэж би бол боддөө шүү дээ. Цаанаа юу гэж бодож байна? Би бас яг тэгж бодож байна. Ер нь бол сал нэгдэж байна. Ялангуяа тэгээ заримдаа өнөөрэ өөрийгөө анзаарах тэр бодлыг бодох сөхөөгүй ч ингээд явж явах өдрүүд хорон өчүүд моментууд байж болно шүү дээ. Тэгвэл яг таныг анзаараад хэлдэг хин нэгэн хажууд тань байгаасай. Тэрийг бүр ингээд зариудаар бас бий болгож өгөөсэй. Тухайлбал энэ бол таны гэрэлтэн байгаасай. Гэрэлтэн нэвтрүүлэг. Тэгээ өнөөдөр яаж яах гэхээр яг ингээд бид нар чинь ста нусаа хацартаа наана гэдэг шиг те хайр завгүйгүйгээл ахлаар зэрэг нүүрэн дээр юу уснаа мэдэхгүй ус маань ясныг мэдэхгүй явж идэг үе байдаг штэ. Тэгээд тэнгуут нөхөр ч юм уу эсвэл найз ч юм эсвэл баясаагч ч юм уу мэдэхгүй те. Хүүе уруулын бодлын жоох ингэчиж ус нь ингэсэн биш те гэл ингээ янзлаад өгөхөр амар тэмтэй байдаг штэ. Тухайн үед харах тойл байхгүй тойл байсан ч тойлонд харах сөхөө байхгүй явж итэл тэгвэл гэрэлтэн нэвтрүүлэг яг таны тойл болмоор байна. Та цүнхэндээ аваад яваач гэдэг шиг те карманда хийгээд яваач гэдэг шиг гэрэлтэн нэвтрүүлэг өнөөдөр таныг зүрх сэтгэлийг тань яг тойлонд харж байгаа юм шиг ингээ харуулад өөрийгөө анзаарсан уу гэдэг энэ асуултыг асуумаар байна. Ялангуяа зүрх сэтгэлийн хувьд би махбодын хувьд нэрээ сонноос царай зүсийн хувьд за юу вэ гэхээр гэрэлтэн маань ингээ тойл болгож байгаа юм бол гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөр маань мягмар пүрэв гарагт 11 цаг 5 минутаас гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасаараа сонсогч тантай үзэхээр ингэж харагдаж тий уулзах бол 104.5 84.5 гэсэн дэлгөөнөөр бас яг энэ 2 өдөр хүрнэ. За тэгээ тун удахгүй давталтын дугаар бас хэдэн цагаас яаж хүрэхийг бас мэдээлье тийм ээ. Яг өнөөдөр бол 11:05-аас эхэлж байгаа шүү. Тэгээд өөрийгөө анзаарах тухай ярьж байна. Бүсгүүчүүд маань бас гоё итгэвтэй ороод орж ирээд бичээд явж байна. Алинка Эвагийнхаа яг энэ өөрийгөө анзаарах талаар комментиг уншия тий. Өөрийгөө олохын тулд яаж хэдийн хугацаа орох болоо? Анзаарсан чинь үр дүн суул ч юм уу? Надад ер нь таалагдахгүй байна гэж байна. Тэгээд буруугаар анзаарагдах бас үе байгаад байна гэж байна. Тий. Нэрээ тийм шүү те. Ялангуяа нөгөө зүрх сэтгэлийг за тэг нөгөө шуугий гэдэг юм бэ штэ. Шунлыг те. Ингээл тавраад идэг штэ тэр чинь одоо тийм ч юм аавна. Одоо ийм ч юм аавна. Одоо яста нэрээ ингэн тэгнэ. Мэдээ зарим нь яг хэрэгцээтэй юмнуудыг бол авалгүй л явах те. Гэтэл байгаа юм хит дахин илүү ингээд нисээд идэг нөгөө ийм шуугийг бас ингээд буруу талаар би Алинкийн комментиг үзсэн шууд тэр ингээд орж ирлээ. За тэнгуүтэ доор нь Алинкийн үжилсэн хэрэг витамин шиг хөтөлбөр шүү гэсэн юм шүү дээ. Ваа баярлалаа. Цаама баясаа гэдэг витаминыг өнөөдөр уугаарай. Өнөөдрөөс эхлээд гэрэлтмээ битээ ер нь хүргэх болно. Буруугаар анзаарах гэдэгтээ баясагч нар юу гэж бодож байна? Ер нь
яг ямар нөхцөл байдалд юу вэ гэдгээс шалтгаалгал ахaltaа тийм. Харин тийм надад бол буруугаар анзаарагдах маш их байд юм болов гэж боддог. За бид нар ингээд яг өөр дээрээ төвлөрөхгүйгээр одоо жишээлхэд өглөө ажилдаа ирлээ тий хин нэг надтай жоохон ингээд нэг юм онцгой харилцчлаа гэж бодонгууд л тэр хүнийг би магадгүй ямар зүйлийг туулаад ирсэн байгааг мэдгүйгээс шалтгаалаад надтай муухай харьцчлаа гэж бодонгууд тий. Тэгээд би өөрийгөө ингэж бодоогүй эсвэл тэр хүний ч гэсэн юмыг бодоогүйгээр шууд тухайн үеийн эмоц буюу мэдрэмж сэтгэл хөдлөлөөр эргээд хариу өгөх гээд идэг. Тэгээд энэ бол яг ийм буруугаар анзаарах мэдрэмж юм болоо та. Тэгээд нөгөө хүн маань ч гэсэн магадгүй яг тухайн үед өөрийгөө тэгж анзаарахгүйгээр ямар байдлаар тий өглөө магадгүй хин нэгэнтэй өөр харилцаагаар эхлүүлсэн бол тий жоох үйл ойлголцол үүсцэн явж байгаа бол яг тэр нэг эмоц нь гараад ирэнгүүт яг тэгж тусгаж авдаг тий. Тэгээд сүүлд нь ингээд жоохон тайвшраад ингээд бодонгот өглөө яг тий тэр мал гэсэн байж тий өглөө би яг ингэсэн байж тий гэдэг ч юм уу тий тэр мэдрэмжүүд их орж ирдэг. Тэгэл буруугаар анзаараад цаашаа нөгөө бодол ингээ яваад өгдөг тий бодолч айгүй юм айгу ухаантай штэ. Хязгааргүй шууд тэрийг хязгааргүй штэ. Тэрийг барьж аваад цаашаа ингээ хөгжүүлээ явчихдаг. Тэгэл буруугаар анзаарагдах эсвэл өөрийгөө буруугаар анзаарах. Тэгээд тэр үед гомдсон байснаа тэрийгэ уураар илэрхийлдэг ч юм уу тий. Тэгэл буруугаар ингээл өөрийгөө анзаараа явчихдаг. Энэ бол бүр үнэхээр онцгой юм билээ. Сүүлийн үед энэ дээр бас айгүйх тасгал хийсэн. Тасгал хийж байгаа тий. Энэ Аленкаг жишээ авъя зэ. Одоо яг нөгөө энэ дээр ингээл ботход чинь Аленкаас та нэрээ коммент бичихгүй шгэл нь шүү дээ. Би бол тэгтээ ингэж бодсон. Яг нөгөө ингээ угаасаа тайвширчдаг. Гэхдээ хүн юм чинь гаргалтай л гэж бодчихоо. Жишээлбэл би одоо охинтойгоо ч юм уу эсвэл одоо юу гэдэг тийм нэг жоохон ямар мэдрэмж төрөөд байна тий. Тэр зүйлийг зүгээр ингээ гаргаад тэгээ дараа нь ингээ бодоод үзэхээр за зайлуул хөрх юм нь тэгсэн бэлгүүд ингээ ойлгоод авчдаг. Тэгээ бүх юм дээр бас ингээл твсэд ээж чадахгүй маа ста тэнгэрсэг байж чадахгүй л байгаад байна л да. Гэтэ яг миний хэмжээ хязгаар бол тэр л юм бэлээ. Эхэндээ нэг жоохон гаргаад заримдаа яа тий дургу үнэхээр дургу хүргээ тий аацгаа хөдлөхөд гэдэг шиг байвал зүгээр сайхан гаргачтیں муулчтیں тий Аленкастай сүүлийн үед аягүй сонс нэг коммент хийгээд байх юм жишээ авч байгаа Аленкагаар жишээ авч байгаа шүү тэгээ дараа нь яах вэ гэхээр за хөрх юм нэстэ хитэн эмэгтэйчүүдийн нүрийг амжилахаар яаж өөрийгөө зориулдаг вүлээ. Тэгээд нэг өсвөр насны хүүхдүүстэй хөр хідөө Аленка маныг тэгээл явж байгаа гэд ойлгож өгөх мэдрэмж ингээд гараад ит. Тэгэхээр нөгөө буруугаар анзаарах гэдгийг бас ингээд шууд дарахаас илүү энэ бурхнаас бидэнд өгөгдсөн л нэг тийм скил ах гэж бодоод шүү дээ. Гэтэ мэдээж буруу хөөгшүүлээд иж болохгүй л тий. Харин тий. Аленка юу гэж бодож байна? Бас бид хоёртойгоо ярилцаж. Өнөөдөр тэгээд яг гэрэлтмийн хувьд чинь одоо энэ хаврын сесон хаврын одоо тий анхны дугаар эхэлж штэ. Тэгээд яг ядж байгаад хавртаа зэрэгцээд эхэлчихэж байгаа. Хавршилт эхлээд байна. Бид хоёрын дотор хавршилт амар явагдчихаа. Амар явж байгаа. Тэгээд энэ үедээ бас ингээл өөртөө энийг анзаарна, фон айман дуусчээ нэг тавьчих. Тэгээд энэ минь үедээ ингээ зэрэгцээд ер нь ингээ олон тийш өсчих гээд байна уу тий. Манай Аленка тэгээ манай бүсгүүчүүд бас гоё орж ирээд тий энэ гоё хөтөлтийг бас ингээд аваасаа ингэдэг шиг тэгдэг шүү гэдэг бас ярих зүйлсүүдийг гоё сануулж өгөөсэй. Тэгээ би ганц цэгийг бас орж ирээсэй гэж айгүй бодож байна. Тэгээд цэгийг нэг меншн хийгээрэй. Тэгэрэй. Аленка тэгтээ меншн хийчихсэн байна уу? За. Тэгээ за Аленка юу гэсэн бэ? Асар богино хугацааны сэтгэл мэдрэмжээ дүгнэлт хийчихдгээс болоод дараагийн үг үйлдэл гараад идэг. Хичээд гараад байгаа. Яг ингэдэг тий. Ер нь бол өөрийгөө анзаарах гэдэг энэ эхлээд тэр сэтгэл мэдрэмж, сэтгэл хөдлөлөө таниад тий бодлоо удирдна гэдэг байгаа. Тэгэхгүй бол нөгөө бодлоод яг эргээд яг тэр бодол ингээ хөгжөөд байгаа учраас тэр бодлууд л эргэж гарч ирэх гээд байдаг тий. Тэгээд бодол маань гараад ирэнгүүт хамгийн аимшигтай яадаг вэ гэхээр бид нар үг юм уу үйлдэл гаргадаг штэ. Тэгдэг. Аленкагийн хэлж байгаагаар яг гаргадаг. Тэгэл тэр гарцсан үгийг одоо барьж авч болдгоо үсттэй. Тийм штэ. Амнаас гарсан үгийг барьж болдгоо. Яг тэрийг гаргахтаа нэг юм ихтгэл таах хүнд ч юм уу. Эсвэл тэмдэглэлийн дэвтэртэр ч. Яг тэгэл дараа нь тэр хүмүүстэй ч учрна штэ. Учир нь уулзсан тий нөхөрлөн найзлан бит хоёр нөгөө хосын харилцааны үед бол ингэсэн. Нэх улаан ах нартай тэдний талаас манай талаас тэгээд яжсэн чи амар дарамтлалтгүй хөөхөнд нөгөө ах нар ээж аа болол ерөөсөө айлын баг болон айлын дундуудад чинь насаараа л айлын ах байх гэдэг юм бэлээ. Тэгээд тэд нар ч гэсэн хөөхий процесс нь явд юм бэлээ. За дүү маань хурмаа хийгээд хүнтэй сууж байгаа болохоор би нэг арай нэг ах авраад авти да энтер гэсэн процесс нь зайлуул ингээд бас ингээд насны үргэлжлэлээр явагддаг юм шиг. Тэрнийх нь ихэнх үед нь хавсарганд нь ингээд өртөөд амар дор хүрдэг байхгүй юу. Тэнгүүтээ ирээд ерөөсөө ингээд ярьсан.
станерэ тэр ах хэвээр тэгээд ингээд тэгдэг байгаа даа хэвээр яасан ийсэн гэл. Тэгэл тэгсэн чинь маань нөхөр аягүй хөөрхөн тэн дээр яасан хэр сонсож ийсэн аа. Ойлгож өгөх. Тэр нэг сэжвэрийг хэлдэг байхгүй юу? Зайлуул өөрөө нэг их нэртэй тэдүү хөвгттэй тэгээ явж байгаа. Тэгээ тэр үед нь миний яг хөө тэгэл тухайн үед нь ингэж байгаад тэгээд ойлгоод өгчөө. Ингээд гэд. Тэгээд наа чи сте яг шилдэг аргагүй штэ. Чи намайг хэлгээд ингээ аюусаа ойлго сонс те. Ямар ч дүгнэлт шүүмд зөвлөгөө өгөхгүйгээр сонс. Тэгээд дараа нь ингээд гаргаа тавьширсны дараа яг дараагийн удаа яах вэ ингээд те. Тэр нэг бодлогын чанартай юмнууд ингээд хоёлаа нэгнийгээ сөрөг юм ярьж яхад нь зүгээр л тэрийг ингээд сонсоод авчи. Гэхдээ хоёулангийнх нь бодлого бол яах вэ гэхээр тэр гой сэтгэлийг ингээ хоосолж өгөөд тэгээд эргээр хандах тэрийг хоёул ерөөс энийг хэрэгжүүлээ. Тэгээ энийг хэрэгжүүлсэн чинь амар амрах шүү дээ. Би бүр Батгуугийн одоо нөхрийнхөө талынхныг хичнээн их хайрлж чинь тий. Нөхөр маань миний талынхныг хичнээн их гол нь ингээ зууч болт юм бэл. Тэгэхээр яг энэ нөгөө ах дүүстэй холбоотой юм дэр ингээ аргаа болчихж байгаа байхгүй. Тэгэхээр яг ингээд нөгөө өөрийгөө анзаарах гал ингээд бүдчихэл бухимдаад ингээ явж байгаа үед нь хажуудах хүн маань ингээ хэлчихээр би ингээд байгаа юм байна. Тэр хүн маань ингээд байгаа юм байна гэдгийг ойлгоод хүлээгээд авах боломж юм шиг. Хосын харилцаан дээр ч гэсэн яг хосууд биендээ ийм байдлыг өгж байгаа нь ямар гоё юм тий. Тэгэхгүй нэрээ ойлголцохгүй. Тэгээд эмэгтэй хүн эрэгтэй хүн хоёр чинь дахиад ялгаатай тий. Тэгээ ялгаатай учраас бүр ойлголцохгүй нэг харь гаргийн хоёр нөхөр шиг гэдэг шиг анх бол тэгэл нөгөө анзаарахгүйгаасаа болоод одоо ядчил те над миний ярьж байгааг сонсооч гэдгийг эмэгтэйчүүд аягүй хэлдэг штэ. Хийдэг штэ. Тий. Намайг нэг анхаараад сонсоод өгөөч тий. Тэрэн дээр тэгээ зүгээр ингээд сонсогдохын тулд ингээд ярьж итэл нөхрүүд болохоор ингээд зөвлөнгүүт нь тий шууд уурлаад хэлдэг штэ. Тэгээ одоо сүүлийн үед гэсэн чинь нөхөртээр бас энэ дээр аягүй гоё ойлголцдог болоод зүгээр ингээд сонсоод өгдөг тий. Би эндээ. Тэгээ заавал ингээл зөвлөөл хүүшээ ингэхстэй юм шүү гэхгүйгээр тий. За гэдэг ингээ гой сонсоод өгдөг. Тэгэхэд л хүн аягүй гоё болчдөг штеп. Тэгдэг штеп. Тийм байдлаар бас нөгөө өөрөө өөрийгөө анзаарах. Тэгээ хэрвээ ингээд би өөрөө ингээд буруутай зүйлүүд ингээд байгаагаа ингээд нөхөртөө санаа зовоод ингээд хуваалцахад нөхөр чиний зүгээс ингэвэл зүгээр юм шүү гэд тэр байдлыг бас хүлээж авах нь эргээд би өөрийгөө анзаарах нэг юм гоё зүйл болоод идэг. Яг хайртай хүмүүс миний болохгүй байгааг бол ингээд хэлээд өгж байгаа байхгүй тий. Чи тэгвэл зүгээр юм шүү. Тэгээд байгаа юм шүү. Эсвэл ядарсан юм шүү. Эсвэл чи ингээд яг өөрийнхөө тий энэ дотор ингээд бодоод байгаа энэ олон бодлуудаа цэцэлжүүл зүгээр юм шүү гэ хэлэхэд нэрээ амарчдаг штэ тий. Тэгдэг штэ. Тий. Тэг бол хитрхи олон юм бодоол бүр тэгээ тэр хитрхи олон юм дундаа ингээд буудрал төөрөөл тэгэл нөгөө гатан талтаа нөгөөдхөө илэрхийлж байгаа байхгүй. Тэгэхээр л тэрэн дээр өөрийгөө анзаарч сурах нь ямар чухал юм бэ гэдгийг л хайртай хүмүүс маань биднэрт хэлж өгöd байна да тий. Тэгээд яг тэр хэлж байгаа үед нь бас тий намайг сонсож байгаа надад хэлж байгаад нь бас нэг гоё юм одоо юу хөө нааштай баймаар байгаа байхгүй тий. Одоо жишээлбэл ингээд дүүнер ч юм уу ингээд хүмүүс бас хэлж байгаа шүү хөрхи энэ өөрийгөө анзаарчаасаа гэж чи нэг жоохон тэгээд шүү ингээд шүү. Гүү тэгдэггүй гэх ингэ зүтгээд тийм үгсийг бол зүгээр барьж аваад тэгчихсэн шүү дээ. Битгий иршүү цаг гаргаарай миний дүүнэраа. Яг хэлж байгаа үед барьж аваад ингээр чи тэгээд иршүүд болох гэдэг юм шүү. Харин иршүүд болох гэдэг. Би зүгээр эндээс үлгөөд юу хэлэх гээд байна гэхээр зэрэг бид нар ч гэсэн хин нэгэн маань хэлэх юм бол сайхан ямар ч гэсэн гаргахыг бол хүлэмжшүүрээд байгаа шүү дээ. Гаргасныхаа дараа тэр зүйлийгээ за нэрэ бодож үзье. Жохон тайвшраад энийг бас анзааръя, харъя, оролдож үзье. Яг нэг хэрэгжүүлэх гээд үзье гэдэг нэг тийм нээлттэй байгаасай тий. Тэгээ таг хаалттай байчаал зүтгээд тэгснээ ингээд амар олон стресс бухимдал асуудал хоримтлуулчаад би ингээд заваад байна ингээд хэцүү байна гэвэл яг л ямар заавартайгаа ирэх штэ дүү минь Даваасрын баяр маань ороод ирсэн байна. Өдрийн мэндэ баярлаа хайртай шүү гэж энэ хамт байдагт баярлаа. За Аленка Ева маань болохоор эргэн тойрны хүмүүсийн харц хүртэл хүнд нөлөөлөд байдаг болохоор зөв хүн рүүгээ л муухай харж байгаарай гэсэн юм шүү дээ. Тэр хаарц дуу хоолойны өнгө чинь чухал. Тэгээ тэрэн дээр хэдүүлээс өөртөө анзааръя л та тий. Ерөн сүүлийн үед хэр их бусд руу харж инээсгэлсэн бэ. Хэр их бусдад тий хичнээн ингээд докторыг ингэж байгаа ч гэсэн хажууд хамт байгаад баярлаа гэдэг үг хэлсэн. Амархан биш л тий. Гэхдээ энэ нь бидрийг айгүй гоё нэг тийм намблаг нь хашин би ямар ч хэсний гоё юм дулаахан байлгаад идэг юм шиг байлаа штэ. Яг үнэ. Дургу үргээл байвал дургу үргээд байна гэсэн хариуг нь өгөөд авах биш. Бодож үзцээгээд зүгээр л тэрч байгааг нь үлээгээд авчи. Гэт тахлаар миний нөгөө нэг энтлийн эрэг зүйл маань ингээд айгүй гоё тий үзэсгэлэнтэй болоод төгөлдөрчөөл байх юм шиг. Тэгээд дараа нь тэрхүү яг ирдэг байхгүй юу?
намайг өстө яг хаврын шуурганд нэрвдээ явж явах үед минь ямар ч болцлоггүйгээр хүлээж авч тэрвэрчээсэнд баярлаа. Би тэр үед үнэхээр өстө нэрээ дээшээ тэнгэр ол доошо газар хатуу байсан юм аа. Тэгээ яг тэр үедээ би олон хүнийг өстө тас завчсан да. Тэрний нэг нь босон ч гэсэн тий намайг ингээ хайрлж ирсэнд баярлаа гэд. Оо тийм үү за гэл тий. Цомоогоос тийм үйлдэл гардаг шүү. Үнэхээр гардаг. Вау, баярлаа. Ихч би маргааш кофе чанж өгнө. Тэгээд кофе уунаа. Тэгээд Налинка маань цаашаа ингэсэн. За, Анзаарахтай байгаарэ гэдг нь одоо хүлээх, азнах одоо эргцүүлэх бодох байхаа гэсэн байна. Яг үнэн тий. Яг нэрээ анзаарахтай байгаад би өөрийгөө анзаарах нь миний үнэхээр одоо сэтгэл зүйд тийм үнэхээр ач тустай юм бол тий хүлээх, бодох. За үнэхээр янз бүрийн одоо сөрөг бодлууд орж ирэх гээд байгаа бол тэрэн дээр нэрээ энэ ингээд орж ирээд би цаашаага гарах нь одоо ямар юм бэ тий. Энэ дээр би ямар үйлдэл хийвэл зөв болох юм бэ? Эсвэл би хин нэг эсвэл өөрийгөө анзаарахад энэ үнэхээр надад ашиг тустай юу гэд бодоод ингээд жоохон анзаархал юм бол тэр нөгөө мэдрэмжүү, тэр бодлоо, тэр зүйлсүүд ингээд сарнаад яг нөгөө тэр хүний талаар эсвэл өөрийнхөө талаар үнэхээр гоё бодлоод ороод ирдэ штэ. Чаднаа гэл ингээд хэлчихсэн тий. Болно гэхэл ингээд өөр болчдөг штэ тий. Тэгэхээр Аленка маань өөрийгөө олох биш бүр ингээ олцсон юм шүү. Тий. Аленка чи энэ дээрээ суумаар юм уу да? Энэ дээрээ суух юм шүү. Хоёр жоохон туслах юм уу да? Харин тий. Хамтдаа ярих юм шүү. Ер нь тоглоомчгүй нэг Аленкагаа нэг өрөө гэж бодчихаа. Харин тий. Хичнээн гоё үзэсгэлэнтэй. Хичнээн гоё дотоод зүрх сэтгэл нь дулаахан ийм бүсгүүлээ тий. Тэгээд бас бид нартай хамт суугаад гоё ярилцаасаа гэж хүсэж байна. За тэгээд Баясаа цомоо хоёр нь бас яг гэрэлтэм нэвтрүүлгээ анзаармаар байна. Өнөөдрийн өнгө төрх ямар байна? Яаж юм те гэрэлтэн нэвтрүүлгийг илүү бас яг таны зурсгэлд улам илүү ойрхон гоё эерэг яг тэр гэрэлтдэг найз тань, эгч тань, дүү тань эсвэл ээж шиг тань ингээд хүрхийн тулд өшөө яавал зүгээр вэ? Бит хоёртаа гоё санаа оноогоо хэлээрээ те хуваалцаарай. Тэгээ бит хоёрт бас энэ гэрэлтэн нэвтрүүлгийг анзаарахад үнэхээр туслаарай гэж бас хичээн гөлөн хүсэхээр байна. Тийм шүү. Тэгээд эмэгтэйчүүдтэй дэмждэг байвал ямар гоё вэ гэж бид нэр үргэлж гэрэлтмээр ярьдэн штэ тий. Одоо юу гэдгийг нөгөө нэг ирчүүд болохоор тэгээд байдаг штэ. Ирчүүдтэй хайртай гэ тий. Тэгснэ эмэгтэйчүүдэд татаж унагадаг эдэр гэ тий. Тэгэхээр ингээд энэний ингээд эсрэг гэрэлтэн маань ингээд уурч байдаг. Бид нэр гэрэлтмээр олон эмэгтэйчүүдийг бас босгон байгуулсан тий. Олон эмэгтэйчүүдтэй бас хамтдаа инээсэн уйлсан. Тэгэхээр үргэлжлүүлээд ч гэсэн гэрэлтэн маань яг мягмар гарагт, пүрэв гарагт хамтдаа инээ уйлий, хамтдаа бинээ дэмжий тий. Яг өнөөдөр ч гэсэн яг ингээд гэрэлтэнтэй хамт байгаа эмэгтэйтэнд бас ямар нэгэн одоо асуудал байгаа бол гэр бүлийн радио 104.5-ын чат руу бас бичиж байгаарай, хуваалцж байгаарай. Яг тэр сэдвээр бинээ дэмнэх тэр дугааруудыг ч гэсэн хамтдаа хий тийм ээ. За тэгээд орж ирээд гэр бүлийн радиогийн яг энэ эфирт хамтдаа суугаад нүүрээ хараад ярих тэр цаг ч гэсэн одоо нээлттэй шүү. Тийм шүү. Эмэгтэйчүүд маань оролцъё. Би бас яг ийм сэдвээр та хоёртай хамт ярмаар байна гэх юм бол мягмар гараг, пүрэв гарагт нээлттэй шүү. Ороод ирээрээ гэж урьж байна. За тэгээд Даваас өрн баярмаар ингэсэн байна. Магтаал байгаа газар муу зүйл байдаггүй. Дандаа гоё энерги байдгаа гэж хэлсэн байна. Тийм шүү дээ. Тийм тэгээд гэрэлтэн нэвтрүүлгийн маань сонсогчдод ч гэсэн үргэлжлээд бас бит хоёрыгоо тий Баясаа ихчиг бол бүр би ч одоо анх удаанаас гэрэлтэн дээрээс тугарч нэрээ тийм шүү дээ. Магтаад идэг. Энэ Баясаа ихч бүр гэрэлтээд идэг шүү дээ. Та нар тэгж хэлэхлээр тэгдэг тий. Яг тэгж хэлэхээр улам гэрэлтдэг. Өнөөдөр гэрэлтээд инээгээл яваад байдаг. Магтаал яг мөгөнд амар дуртай тий. Бас жоо тэрэн талаар бас жоохон шуналтай гэж байна. Харин ер нь жоохон шуналтай. Тий. Авах хайгуутэй тэр магтаал яг хайгуу шуналтай. Тэр нэг гэж бодсон шүү дээ. Аваад сурсан хүн бас айгүй өөгч сурд юм байна гэж. Энийг хоёлаа тэгтээ дараагийн сэдв болгоё. Яг үнэ. За одоо хоёлаа ингээ өөрийгөө анзаарчлаа шүү дээ. Тэглээ. Одоо өөрийгөө анзаарлаа. Тэгвэл дараагийн алхам маань юу байхаар вэ? Тийм дараагийн алхам маань болохоор за өөрийгөө анзаарчлаа тий. Дараагийн алхам маань болохоор одоо юу гэдгийг тий эрүүл мэндийн үндэс гэдгийг мэдээд байгаа. Тэгээд яг үнэхээр өөрийгөө анзаараа сурчих юм бол таны гэр бүлийн хайртай хүүхдүүдийн чинь амьдралын чанар өсдөг штеп. Одоо ээж хүн, эхнэр хүн гэртээ ингээд тий бусдтайгаа эвтэйхэн харилцаатай нөгөө нэг өөрийгөө анзаархаа болохоор л ингээд уурлаал хашгичаал тий. Хүүхдүүдрээгээ ч нэг үсрээл нөхөрлөгөө ч нэг үсрээд идэг штэ. Тихгүй яг гэрт ингээд үсрэхэн болоод өөрийгөө анзаараад би ч нэрээ эмэгтэй хүн штэ гэж бодоод тий. Тэгээд нэг юм харилцааг ингээд өөр талаас нь хараад эхлэхээр гэр бүлнэр аягүй тайван болчт юм билээ. Тэгээд ингээд ээж хүн тийм дад жаргалтай байхаар хүүхдүүд нөхөр хүртэл ингээд нэг юм зөөлөн болчт юм билээ. Тэгэхээр яг тэр амьдралын чанар гэдэг зүйл дээр бид нар юу гихэлж өөрчлөх вэ гэх юм бол тэр сэтгэл хөдлөлүүдээ бүр үнэхээр барьж авах хэрэгтэй.
Тэхийн тулд одоо би биш үү, тий? Би одоо зөвхөн хүүхдийнхээ төлөө, нөхрийнхээ төлөө бүх зүйлийг хийнгүүтээ би та нарын төлөө гэж ойлгоо болох хэрэгтэй гэсэн үг. Тий? Энэ бүр үнэхээр чухал байд юм байлээ. Би бол эхний жилүүдэд тэгсэн хэрэгэж гисэн ичгүй ярьдаг. Тэнгүүт ингээд би та нарын төлөө гэдэг тэгээд тахтчин гээл тий. Тэнгүүт ингээд нөхөр айгу хатуу болоод тий. Хүүхдүүд ч гэсэн ингээд айгу стресстэй болоод хэлдэг. Харин эсрэгээрээ би өөрийнхөө тэр сэтгэл хөдлөлүүдийг барьж аваад арай нэг юм зөөлөн тий эмэгтэйлэг болоод тэднийг сонсоод эргээд бас өөрийнхөө тэр гарах гээд байгаа хэлэх гээд байгаа зүйлээ ч гэсэн зөв хэлээд эхлэхээр үнэхээр тэр нь бол үнэхээр уур амьсгал өөрчлөгддөг шүү. Тэгэхээр хамгийн түрүүнд тэр сэтгэл хөдлөл гэдэг зүйлээ тий барьж аваарай. Өөртөө цаг гаргаад хүүшээ би чи өнөө сая ууралцсноо да муухай хашгирцсноо да гэд өглөө нөгөө Улаанбаатарын өглөөгөр ихчин талаар юм дуу зохиосон шүү дээ. Энэ чи миний өөр инээд хүрээд игч нарыг иш чаавс яаж байгаа юм бэ гэд тий зодтгол гэх юм муухай орилдгэл гэх юм тий. Ахын одоо хайр нь бол харц байдаг бол ихчийн хайр юу гэсэн бэ? Алганы амтал гинөө. Бүр айгүй ширүүн. Тэгэнгүүт яг тэр байдал эргээд яг ээж болоод эмэгтэй хүн болоод явж байгаа бол тэрийг зөөлөх хэрэгтэй санагдсан шин. Тийм шүү. Манай би ч одоо 2 3 жигсүр насны хүүхдүүстэй тэгээд тэд нар чинь нөгөө юм ярихаараа үнэхээр ойлгож хүлээж авахаараа орж ийн яг орлоо гэдэг хэвхэв. Таны сайн наад хэлсэн агуулга болстой яг орлоо. Над руу та харсноо дэрэг гэхээр манай сонсогчид орж ийн уу яаж ийн орж ийн гэд бичээрэй заяа. Тэгээд нэр яг анзаарсан. Сүүлийн үед тэгээд энд ялангуяа гэр бүл дээр маань нөгөө анзаарч хэлдэг хүн маань болохоор манай нөхөр байгаад байгаа хэвхэв. Хаан сүүлийн үед өглөөдөө шүү гэд би болохоор тэгж бодохгүй байгаа байхгүй. Би зүгээр шаардлага тавьж гин тий. Хүмүүсийг хариуцлагажуулж гин. Одоо нөгөө тий нийгмээрээ нөгөө соёлжих аян гэдэг шээ тий. Энэ бол хариуцлагын аян өрнж гин гэл өөртөө болоо ингээд нөхөртөө ингээд тайлбарлаад исэн чи. Яг би ингээд өөрийгөө ингээд жоохон хөндлөнгөөс ингээд анзаараа харсан чи айгу хүүглээд исэн бэл. Тэрс хүүхдээ хараад инээс гэлхээс илүү хараад хідэн стресстэй л тий. Яасан ийсэн гэл ингээл юусан үгэлдэг ядж яхад өгнүүд нь ямар бэлэн юм бэ тий. Бэлэн зилээ. Тэгээд нэрээ за бодсон шүү дээ. Тэгээд өөртөө ерөөсө челленж зарласан. За маргааш тий маргааш хийгээд ингээ 3 өдөр ерөөсөө өөртөө уурахгүй уцаарлахгүй орилохгүй гэл тэгэлстэй хичээсэн дээ. Тэг яг ингээл ам дээр гарч ирэл том хүү хажууд ирээл юм яриад ингээл нөгөөт чи мэдээж ингээ таалагдахгүй л байгаа шүү дээ. Уцаа яриад ч юм уу ингээд ч юм уу тий. Чи нэг ингээд хэлтэй ингэчгэлтэй гэл хэлмээр санагдсан ч гэсэн ингээл 100 гаал тэгэл цухтаагаал гэсэн хэрэг. Тэгсэн хүү араас хөөгөл та ээжээ гэлээ. Тий. Үгүй та яагаад ингээ юм ярихгүй цухтаагаад байгаа юм бэ? Та яагаад надтай юм ярихгүй байгаа юм бэ? Үгүй хөөрхийн тий. Тэгээд тэнгуут нь би хичээж ишөө гэл. Би яг зөвхөн дараа нь тэрийгэ тайлбарсан л та би ингээд өөртөө ажиллахыг аягүй хичээж ийна. Ингээд. Тэгээд тэгсэн чи ингээд арай өөр болсон. Тэг ялангуяа яг ийм нөгөө юм дээр өөрийгөө анзаардгүй юм бэл. Шавар гаргаж байгаа харилцаа хандлага үйлдэлүүд ерөөсө чанга дуурал эхэлт юм билээ шүү дээ. Нөгөө тавьж байгаа халбаг айгын хүртэл тан гэж буугаал харц өөр болол тий. Тэгэнгүүтээ дууны өнгө өөр болол хилдэг шүү дээ. Тэгээд тэр үед өөрийгөө анзаарахгүй байж байгаад яг нэрээ хин нэгэн хилэнгүүт анзаардаг тий. Би бас яг тийгээдсэн. Тэгээд байсан гэдэг нь болохоор гэхдээ олон удаа биш л те яг нэг тийм өөрийгөө анзаарсан гэсэн үг. Хин нэгэн бас хэлээгүй. Яг ингээд анзаарсан чинь нэг юм жоохон стресстэй байгаад гэртээ ч гэсэн тэр стрессээ ингээд хүүхдүүдэд гаргачих гал те байсан. Тэгээд өөрийгөө анзаараад ойрын үед чинь би нэрээ жоохон ятарсан юм байна гэх те. Яг тэр өөрийгөө анзаарах гэдэг чинь би ятарсан байгаа мó эсвэл би хит олон зүйлд ингээд анхаарад өөртөө нэг юм амралт өгөхгүй байгаа мó гэдэг дээр яг ингээд тохиогд юм билээ. Тэнгүүт би яг яаж амрах юм бэ? Тэр хүртэл айгүй чухал байгаад тэнгүүт ядрангуудаа бусад руу ингээд уурлаад бусад руу тэр зүйлээ цацхгүйгээр би яг нэг иймэрхүү байдлаар ачаалалтай байгаа шүү гэд ингээд нөхөртөө бол хэлчихдэг. Нөхөр бол аяйггүй сайн ойлгоно. Хүүхдүүдтэй ч гэсэн заримдаа ээж нь яг энэ нэг цаг хугацаанд өөртөө цаг зарцуулмаар байгаа шүү. Тэгээ намайг ингээд нэг жоохон тий амрах юм цаг хугацаа орон зай өгөөрэй гэдэг ч юм уу тий. Орой гэртээ очиод тэнгуут яг нэг юм миний орон зайг үлдээгээд байгаа байхгүй юу. Яг тэр үед би бүр айгуугаа ямарчангууд яг өөрийгөө анзаараад би ядарсан байсан юм байна. Эсвэл хит нэг зүйлд ингээд төвлөрөөд гэд бусад зүйлийг бас хайцсан байсан юм байна гэдэг ч юм уу тий. Өөрийгөө нөгөө цомоо түрүүнд хэлсэн шүү дээ. Гэрэлтэн маань ингээд толчин болмоор байна гэдэг шиг өөрийгөө ингээд толдож эхэлт юм билээ. Тэр тэгэж бас манайхаа анзаараарай өөрийгөө тий. Энэ бол эргээд яг нөгөө нэг хил болчихж байгаа байхгүй тий. Өөрийгөө анзаарах одоо юу гэдгийг ашлал нэг ахын нэг тийм яриа айгу санагдаад байна л та. Хэрвээ машинд чинь дуу ороод байвал за энийг тий нөгөө юу гэдэг вүлээ
дөрвөн бол юу мó тий за мэдгүй шүү машин мэдгүй шүү үгүй нэг хөрштэй холбоотой юм чи юу үлээ орж ирдэггүй амарчин болохоо бичиж тий энэ нэг тэр ах бол одоо арай өөр төрлийн ах нь болохоор зэрэг ихнэр нэмлэхээр нэг сонсдоггүй эсвэл юу жоохон дүлий болоод байгаа гэл ингээд албаар ингээд явж байгаа байхгүй дүлий болоод байгаа юм тэгсэн машинтай сухаар аюу сонсгол сайтай баруун талын дугууны хойд хэсэгт нь гэл аюу сайн сонсно яг тэр нэг юм шүрп суларсан байна гэл те бид нар бол юу ч сонсохгүй байгаа байхгүй машин аюу сайн сонсоод байна штэ тий яг энэ шиг эрчүүд ингэж машинаа сонсож байгаа шиг бүсгүүчүүд маань яг өөрөө өөртөө бас сонсох хэрэгтэй би бол одоо тэгж жоохон үглээлээвэл за би жоохон ядарсан байна байж байгаа юм байна тий яагаад байгаа юм байна жоохон ер нь чимээгүй байж амар амгалан чин гигээрсэн гэдэг тий нэг ундармагийн нэг мемийг жоохон авах хэрэгтэй юм байна яг үнэн тий би биеийн хилийг анзаараарай за тэгээд одоо нөгөө чин нэмэх эсвэл арьс хурааших ч гэдэг юм тий одоо ингээл биеийн хилтэй ингээд зөндөө нойр гүдэх ядрах энээс болоод айгу үгэл юу яадаг өглөө болдог би бол тэрийг анзаараарай сэтгэл санаа ингээл юм л болов шүүмжлэх гээл эсвэл сөрөг зүйл ярих гал эсвэл хүн болгоныг ингээл тий сөргөөр хараад байвал та яг ингээд зүрх сэтгэлээсээ гаргах зүйл бас байна. Тэр зүйлийгээ нөгөө хин нэгэнтэй ихтгэл даах нэгэнтэй хуваалцаарай ч гэдэг юм яг юм тохирсон аргачлууд байна шүү дээ тий өөрийгөө анзаараад хариу үйлдэлүүдийг хийх зүйлсүү заавал үзүүлээрэй тий за лайв маань жоохон гацсан байна уу яаж манайхан бас гацаатай байгаад байна манайхан бас хуваалцаарай хэлээрээ тий гацсан байна уу бит хоёр нь даваас өрн баяр маань тэгээд ингэсэн за магтаал байгаа газар муу зүйл байдаггүй дандаа гоё энерги байдаг гэд тий. Уншсан шүү дээ. Та бүр үнэхээр магтаалж чуналдаг хүн биш үү? Би уншаагүй гэж бодсон ш. Тэгээ яага манай баясаа их чиг айгу магтдаг дуртай явсан байж тий. Тийм байна. За тэгээд өөрийгөө анзаардаг хүн нөгөө бусдыг илүү ойлгодог гэд тий. Одоо тэгвэл нөгөө өөрийгөө анзаараад эхлэнгүүд бас бусдад ашиг тустай гэдэг талаас нь хоёлаа жоохон хуваалцъя. Тэгээ гацаад байгаа учраас манайхан гацж байгаа бол тэгээ комментийг уншиж коммент бичсэн байгаа бол тэр нь бас харагдахгүй байгаа шүү тий. Тэгэхээр хамаагүй бичээд байгаа гэсэн байна шүү. Өөрийгөө хөндлөнгөө сайн анзаарч харж байгаарэ гэсэн ба шүү. Яг зөв тий. Хөндлөнгөөс тэр сайн анхаарах нь сайн одоо харах нь одоо ганцхан надад ашигтай биш байгаа шүү тий. Нийтэд нийгэмд ашигтай байгаад байна. Гэхдээ хамгийн ойртол хань ижилтэйгээ харилцаан дээр ашигтай байгаад байна. Өөр хүүхэдтэй ашигтай байгаад байна. Тийм учраас анзаараарай. Бүр хамгийн ойртой бол чамд өөртөө ч ашигтай байгаад байгаа шүү дээ тий. Яг өөрийгөө бүр ингэж анзаарч чадахгүй бол гэрэлтэмтэйгээ хамт байгаарай. Яг тий. Бит хоёртой л нэг яаж хийж холбогдож. Тэгэх юм болоод ер нь айтайхан тэгээ яваад байна шүү. Тэгээд өөрийгөө одоо анзаарах гэдэгт бол нэг талдаа өөрийгөө анзаараад бид нар чинь нэг юм айгүй юм эмгтээчүүд чинь дайчин штэ тий. Өглөө ч гэсэн тэр ихчийн одоо шүлгэн дээр гарч ирлээ штэ. Үнэхээр дайчин юм байна. За тэгэнгүүт дайчингийн нөгөө тал нь тэгвэл өөрийгөө анзаараад хитрхи дайчин байх гээд байгаа бол тий. Өөрийгөө хаяа жоохон өрөвдчихчий хамаагүй штэ. Хаяа жоохон эрхлүүлчихчий тий. Хаяа өөртөө жоохон тусалчихчий. Юм болгоныг болох гол бүтээх гээл те хүүе ээжийн тэр ажлыг бүтээж өгөх хэвээр найзын тэрийг тэх хэвээр те нөхөртөө тэх хэвээр хүүхдүүдээ ингэх хэвээр хүү том охиноо ингэчүүл дунд охиноо ингэчүүл гээл би яг тэгээд идэвсэн байхгүй. Тэгээ одоо бол ингээд за өөрсдөө авч явах цаг нь болцсон гэдэг ч юм уу те наад тэр чи их амар гоё өгүүлбэр олсон шүү дээ би. За тэд нар хангалттай, ухаантай. Яг тэд нар хангалттай, бүрэн одоо тийм чадна. Би орсноор хэрэгтэй итгэх хэрэгтэй. Би оролцсноороо магадгүй саад болж болно шүү гэж хязгаарлаж хэл хязгаар тогтоод сурсан шүү. Ямар гоё юм бэ. Би өөр наадах чинь бүр ингээд бодоолсон. Айгүйх бодсон. Тэгээд одоо хүүтэрээ бол ингээд туршаад байгаа байхгүй юу. За хүүтэйгээ бас ингээд тэгээ энэж болохгүй, тэрнэж болохгүй юм жижиггүй хүүхчиг харьцаж болохгүй. Тэгээд ингээд хүүтэй өөрт нь хариуцлагын үлдээгээд өөрт нь бие даах зүйлийг үлдээгээд ингээд орхиж сураад байгаа байхгүй юу. Яагаад гэсэн чинь нэг өдөр яг 12 моёртой байсан юм да манай хүү чинь. Тэр үедээ тэгсэн байхгүй. Ээжээ би өөрөө мэдчихэж байгаа шүү дээ. Би өөрөө чадна шүү дээ гэдэг үгийг хэлсэн байхгүй. Тэгсэн чинь ингээд оройроо орж байгаа байхгүй. Дон гэл те. Нэрээ тийштэй миний хүүч одоо том болцсон олон зүйлийг чадна. Тэгэхээр өөрт нь итгээд орох хэрэгтэй юм байна. Гэт ингээд итгээд орхиж байгаа. Орхицсан. Одоо бол ингээд за хүүтэйгээ ингээд санал солилцох үедээ солилцсноо гэхээс биш ингээд заагаал хүүе одоо чи хичээлээ хий. Одоо чи хэдэн цаг дунд гэхгүй. Манай хөө өөрөө тэр болгоныг бүгдийг ингээд хийгээд байгаад нь бүр үнэхээр баярлалдаг. Тэгэхээр яг энэ үнэхээр чухал итгэх хэрэгтэй.
тий. Яг зөв тий. Тэгээд тэрийгээ бас ингээд харуулад зарим тохиолдолд бас яг итгэж байгаа шүү гэдэг тэр дэмжлэгийг үзүүлээд үгүй нөгөө итгэж байгаа шүүгээд орхихороо бүр нөгөө тал руу явцдаг юм шиг бас санагддаг. Бүр хайчдаг. Бас тий тий. Ер нь бол энэ хүүхэд хүмүүжүүлэх чинь хоёр туйл юм билээ шүү дээ. Нэг бол хитрхийх оролцоол хитрхийх ингээл идэг. Нэг бол бүр хайчдаг. Тэгээд тэгэхээр хойлонгаас нэг гомдол ирж байгаа байхгүй. Таас намайг огт тоодог. Би таны хувьд хинч биш гэл те. Харин яг ингээ балансыг тааруулаад би чамд итгэж байгаа. Чи бүрэн чадна гэдэг үгнүүдийг ингээ хэлээл сонсгоол ингээ ахыг үжихвэл. Хүүхэд тэгж хэлж байгаа бол эмэгтэйчүүд бид нар өөрсдөө бас өөрсөндөө тэгж хэлдэг. Би нэрээ чамайг ойрдоо огтоогоо хүн биш тий. Өөртөө тий. Яа хэлээгүй бүр айгу удсан шүү дээ. Би чиний хувьд хин юм бэ гэж асуух бас хэрэгтэй юм байна тий. Тэгэд манайхаа орж ирж гин гоё бичиж гин үү. Миний холбоор ингээд хараад тааг сайхан гаццсан байна. Тийм үү та ингээд гараад орчихсон байна. Тэгэхээр хоёлаа бол юм яриа л юм. Тийм яриа л байна үү тий. Ямар ч байсан ам хөдлөө л байгаа байна. Тий. За тэгээд сонсогчдаа гэрэлтэм нэвтрүүлгийг маань мигмар болон пүрэв гарагт 12 цаг 5 минутаас бас хүлээн авч үзэх сонсох боломжтой. Тэгээд энд бас таны оролцоо байгаа шүү гэж бүсгүүчүүд таныг бас уриалмаар. Ер нь нэмэгтэйчүүд бид нар чинь зөвхөн ингээд нөгөө хараад хяналтын камер байхаас илүүтэйгээр оролцоод тий ингээд нэг санаагаа дэвшүүлээд ирэхээр тэндээсээ өөрийгөө бас айгуу гоё олж авдаг шүү дээ. Дүрлцэж идэг тий. Тэгэхээр гэрэлтэм нэвтрүүлэг зөвхөн үздэг сонсдог биш. Энэ бол та ингээд өөрөө хурж ирснээрээ эргээд танд бас айгуу тустай шүү. Тэгээд бит хоёрын зүгээс бол яг өнөөдрийн хувьд таны тойл баймаар байна. Өөрийгөө анзаарах, өөрийгөө бас мэдэж авах тий. Өөрийгөө нэрээ яаж байгаа вүлээ гэж нэг ингээд бодох яг тэр бас ингээ харах тэр тойл баймаар байгаа учраас гэрэлтэм нэвтрүүлгээ бас санаарай мигмар пүрэв гарагийн 12 цаг 5 минутаас хурж байна. 11 цаг 5 минутаас. Өт 11 цаг 5 минутаас. Анзаарагдсан мэдрэмж авахгүй байх их өрөдмөөрөө гэсэн шүү дээ. Энэ бас нэр айгу хэцүү маа. Яг үн цэнийг байдал төр хурж чинь тий. Тэгээд яагаад тэр анзаарагдсан мэдрэмж авахгүй байгаа вэ гэхээр хөөрхийн нөгөө нэг хүн нь өөрөө бас өөрийгөө анзаарахгүй байх шүү дээ. Тийм учраас юм хүнийг анзаарах өөрийгөө яа гэж ягт гэж ярьдаг тий. Тэгэхээр л ингээд бид нар өөрийгөө өдөр тутамдаа бас анзаардаг байх нь, хайрладаг байх нь, маш ач тустай байх нь байна. Тэгээ өөрийгөө холоос харах гэж яриад байдаг шүү дээ. Бусдыг ингээ холоос бол бид нар гайхамшигтай сайхан харж чаддаг. Тэгээд өөлдөг тий эсвэл гоё магтдаг эсвэл энэ хүнд маань жоохон тус тэм хэрэгтэй байгаа юм байна да гэж анзаардаг тий. Тэгвэл яг өөрийгөө тэгж анзаарах бол үнэхээр бас чухал байгаад байна. За тэнгуут энэ дээр ингэдэм байх судалгаагаар өөрийгөө 3 дахь хүний байр сууриас олж харах хэрэгтэй гэдэг аахгүй юу. Өөрийгөө гаднаас нь буюу холоос харж сурахад стресс буурд юм байна. За нөгөө талдаа сэтгэл готрол төвшөөрийн одоо төвшин буурчдаг. Эмэгтэйчүүд айгүй хурдан сэтгэлээр гутардаг хүмүүс гэдэг байгаа шүү дээ. Тий тэгэнгүүт илүү зөв шийдвэр гаргахад тусалдаг. Ийм одоо ашиг тустай байх нь байна. Өөрийгөө тэгэхээр холоос анзаарч сурцгаа юм манайхан тий. Тэгээд нэг эмэгтэй тэгжсэн. Би ингээд айгүйх ажилтай байгаа. Тэгээд дөнгөж сайхан гэр бүл болсон. Тэгээд гэр бүл болоод үр хүүхэд амьдрал гээд хажуугаар нь ажил гээд тэгээд карьер гээд явж хагаад яг нөгөө ажил амьдралын маш их дарамттай маш их одоо ачаалал донд амьдарч хагаад нэг өдөр би ингээд өөрийгөө анзаарсан чинь айгүйх ууртай, бухимдалтай. Ажил дээрээ ч тэр гэртээ ч тэр. Тэгэл ингээд хүн болгон руу ингээд ассан тий. Миний ингээд ямар нэг зүйлийг эсвэл надтай ямар нэг зүйл хийх гэхээр л ингээд бухимдаад үсрээл. Тэгэл хин нэгнтэй ингээ харилцааны асуудалд орчиходсон. Тэгээд ингээ анзаараад хөөе би яагаад байгаа юм бол ойртоо ингээл юм хүн болгонтой ингээл муудалцаал тий. Хүн болгон руу ингээл буруугч ихэд хүн болгон руу ингээл өсчээд ах юм. Би яац юм болоо гэдээ анзаарсан чинь маш их ядарсан байсан. Яагаад тэгэхээр ингээд маш их ачаалданд ингээд амьдраад нь штэ. Тэгээд нэрээ би өөрөө ингээ жохон амралт төстэй юм байна. Жохон ингээд тайван сайхан амьдрах хэрэгтэй юм байна гэж бодоод хэрэгжүүлж хэлсэн байгаа юм. Тэнгүүтээ ингээд хүмүүстэй ингээд харилцаа үүсэл яг нөгөө нэг юм ингээ амархан арилахгүй штэ. Уур нь бухимдал нь ингээд шууд ингээд дүрлзээл стрессцчих гээдсэн. Гэтэ ингээд нэрээ би болохгүй штэ гэл те. Гүнзгий анцгаагаар аваад гаргаад тэгээ за байж байгаа одоохон би нэг энийг ячаад чамтай эргээд харилцъя те. Эсвэл би одоо энэ үү завгүй байна. Би тэгээд ингээд дараа нь чамтай ингээд энэ ажлыг хийя. Би ингээд яг одоо ингээд жоох ачаалтаа байгаад байгаа хгүй юу гэд ингээд энийг илэрхийлээд хэлсэн чинь хүмүүстэй харилцаач өөрөлдсөн өөрийгөө ч гэсэн тухайн үед яг мэдрэмжээ мэдээд завгүй бол завгүй ажилтай бол ажилтай ядарсан бол ядарсан тий бухимдалтай бол бухимдалтай гэдгийг илэрхийлээд ирсэн чинь одоо ингээд харилцаа маш гоё боллоо тий би тэг өөрийгөө анзаарсан гэж байгаа хгүй ядарсан байсан юм билээ гэд. Тэгэхээр яг энэ үед хэрвээ хин нэгэн тийм байгаа бол чи жоохон ачаалтаа байгаа мó ядарсан байгаа мó чи жоохон өөрийгөө анзаараарай цаг гаргаарай амраарай гэдэг ч юм уу тий. Энэ маш чухал юм байна гэдгийг
тэр бүсгүй хуваалцчихсан. Залуухан. Тэгвэл хоёлаа өнөөдрийн бас яг нэвтрүүлгээ дүгнээд За бүсгүйчүүдтэй таалгаар өгье гэж бодож байна. Хоёлаа ч гэсэн бас хэрэгжүүлэе гэж бодож байна. Өнөөдөр яг өөрийгөө анзаарч үзээсэй. Тэгэд яг юун дээр магадгүй таны бас яг тэр цогцолт эхэлсэн байна. Юун дээр та яг түүний зүрх сэтгэл бас яг унаад байна. Эсвэл урам уграад байна уу? Эсвэл хин нэгнээс ямар нэг хүлээлт үсгээд байна уу? Тэр зүйлийг анзааръя. Тэгээд анзаараад тэрэндээ аль болохоор өөрөөсөө шалтгааллах зүйлсээ хийх гээд үзье. Тэгээ бүр чаддгүй маа гэхэд өөрийгөө урамшуулъя. Өөртөө зориул зурвас хичээсэй гэж хүсэж байна. Өөрийгөө анзаараад ийм зүйлийг сайн хийсэн чинь хинч хариу илээгүй, хинч намайг анзаараагүй. Тэгвэл зүгээрээ би энийг ингэхгүй тэхгүй, би ийм дээр ингэж сэтгэлээр унахгүй ч гэдэг юм уу те. Тэгээд тэрийгээ өөртөө зориулаад гоё цай юм уу кофе ууж агаад тий чангаар уншиж өгөөсэй. Өөрийгөө урамшуулад магтаасай. Тэ? Тий, тэгээд ойр тойронд байгаа хин нэгнийг бас анзаараасай тий. Өөрийгөө анзаарсан байгаа юм чинь хин нэгэнд бас гоё урам өгмөрөө тий. Урам өгөхгүй утцсан байгаа бол тэр хүнийг анзаараад заавал нэг гоё урмын үг хэлээрээ тий. Хамтран ажиллагч байж болно, хайртай хань ижлэн байж болно, найзчин байж болно, за хүүхдүүдчин байж болно тий. Тэгээд дараагийн 4 өдөр, энэ 4 өдөр яг тэр анзаарсан зүйлүүдээ бас хуваалцаад ороод ирээрээ. Өөрч байна. Тэгээ өнөөдөр хамт байсан сонсогчдоо маш их баярлалаа. Тэгээд пүрэв гарагт 11 цаг 5 минутаас эргээд уулзъя. Амжилт хүсье. Баяртай. Бүсгүйчүүд хамтдаа хамгийн чухал гэх асуултыг хөндөж, өөрийгөө илэрхийлэхэд хэрэгтэй бүхнийг гэрэлтэн эмэгтэйчүүдийн цагаар хуваалцсан.